Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол банк санхүүгийн зохицуулахаараа боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны харьяа насан туршийн боловсролын үндэсний төв бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Дорнод аймагт иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх сургагч багшийн сургалтыг явуулж байгаа юм а. 2017 онд бол баруун бүсийн багш нар бол сургаад дуусгасан. Баруун бүсийн багш нар гэдэг маань болохоор насан туршийн үндэсний боловсролын үндэсний төвийн багш нар хамрагдж байгаа. Энэ багш нар маань болохоор сумдууд дээрэс нь аймгийн иргэдэд зориулсан сургалтуудыг тогтмол хийдэг дэмжиг үүрэгтэй багш нар байгаа. За одоо бол бид нар зүүн бүсээ бол эхний аймаг болох ялангуяа Дорнод тус маань бол Дорнод аймаг маань бол маш онцлогтой. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-ыг одоо зүүн бүсээтэй хамгийн томдоо ордог 2%-ыг бол эзэлж байна. Дээрээс нь хил залгаатай байгаа. Тэгэхээр энэ зүүн бүсийн маань одоо Дорнод аймаг бол бас ач холбогдол өндөртэй учраас санхүүгийн зохицуулахаараа Монгол банк тэгээд бичил санхүү хөгжлийн сангаас төлөөлөгч нар маань ирээд одоо ингээд сургалтаа бол амжилттай ингээд эхлүүлээд явж байна. За сургалтын мэдээ суулдан гол ач холбогдол нь үр дүн юу байх ёстой вэ гэхлээр санхүүгийн суурь боловсролыг орон нутгийн иргэдэд ард иргэдэд олгох чиглэлээр энэ сургагч багш нарыг бэлтгэж байгаа. Сургагч багш нар бол одоо шин тутам мэдээлэлээр хангах, за гарын авлага материалаар хангах, за түүнчлэн энэ чинь онцлог дуртууд бол ялангуяа сүүлийн жилүүдэд явагдаж байгаа санхүүгийн шин бүтээгдэхүүн үйлсийн талаар нэлээд тийм ойлголт өгөх чиглэлээр бид нар бол нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургагч багш нар голлох үүрэгтэй бөгөөд өнгөрсөн авар Улаанбаатар хотноо үндэсний сургагч багш нар бэлтгэгдсэн бол сум тус бүрийг сургагч багш нараар хангах зорилгоор бүсийн сургалтуудыг инхүү эхлүүлээд байгаа юм а. Санхүүгийн боловсрол олгох сургалт нь иргэн бүрт хүрэх бөгөөд өрхийн амжиргааны чадвар санхүүгээ зөв удирдахаас хамаардаг болохыг ойлгуулах, үүний тулд орлогоо зөв хуваарлах, зорилготой хуримтлал үүсгэх, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн талаар үн зөв мэдээлэлтэй болсноор өөрт хэрэгтэйг сонгон үйлчлүүлэх, тэрчлэн сум орон нутгийнхаа онцлогоос хамаарч санхүүгээ хэрхэн оновчтой удирдах гэх мэт санхүүгийн сахилга батад сургах олон төрлийн мэдлэг олгох юм а. За Монгол банк бол санхүүгийн зохицуулахаараа бичил хөгжлийн санхүүгийн сан тэгээд насан туршийн боловсрол нөгөө байгууллагууд хамтраад бүгдээрээ олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсийн Дорнод аймагт бид нар сурагч багш бэлтгэхээр сургалтаа эхлүүлээд одоо бусад яам тамгын газрууд бол засаг даргын тамгын газрын нийслэлийн сумын иргэдийн төлөөлөгчдийн газар бүгдээрээ мэдээлэл хийгээд мэдээлэл солилцоод явж байна. Санхүүгийн боловсрол гэдэгтээ бид нар бол үндсэн гол санхүүг зохицуулдаг байгууллагуудынхаа хүрээнд байгаа. Тэр бүтээгдэхүүнүүдийнхаа танилцуулгуудыг бол хийж байгаа. Өөрөөр хэлбэл одоо банк санхүүгийн салбар маань юунаас бүрддэг, яаж бүрддэг, ямар үйлчлэгээ үзүүлдэг гэдгийг бол хэлж байгаа. Үүндээ бол мэдээж банкны үйлчлэгээ орно. За дээр нь хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээл, хадгалан зээлийн оршуудын зах зээл, банк улсуудын зах зээл гэдэг ингээд санхүүгийн зах зээл Монгол улсад маань байгаа бүх санхүүгийн зах зээлийн талаар цогц ойлголтыг өгөх зорилготой энэхүү сургалтыг бол хийж байна. Эдгээр бэлтгэгдсэн сургагч багшууд маань цаашдаа ингээд гэрээнийхээ дагуу байнгын тогтмол ингээд иргэдтэй мэдээлэл өгөх юм үүргийг хүлээж байгаа. Тийм учраас бидний одоо энэхүү ажил маань маш их үр дүнд хүрнэ гэдэгт бол итгэж байна. Тэр нь эдгээр сургагч багшуудыгаа бид нар сайн бэлдээд авчих юм бол иргэдтэй санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд нэг алхам ойртуулад урт хугацаанд илүү үр дүн харсан ийм ажлыг бол зохион байгуулж байгаа маа. Ер нь бол бид нар нөлөөллийн ажил хийж байгаа. Тийм болохоор энэхүү хөтөлбөрийн маань үр дүн бол маш урт хугацаанд гарна. Тийм учраас энэ хөтөлбөрийгөө ч гэсэн хугацаагүйгээр ингэж баталсан юм байгаа. Сургалтанд Дорнод аймгийн 14 сумын насан туршийн боловсролын төвийн багш нар Монгол банк, аймгийн санхүү төрийн сангийн ажилтнууд хамрагдаж байна. Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч мэрэгжилтнүүд, аймаг хотын болон төр захиргааны байгууллага, арилжааны банкуд, Дорнод аймаг дахь зүүн бүсийн эрчим хүчний систем, төрийн өмч тавьцаат компани, бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмч ажилтнууд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг танилцуулж, Төв банк ба мөнгөний бодлого, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгөний зах зээл ба хувьцаа, валютын ханш ба криптовалют, мөнгөний үзүүлэлт ба зээлийн хүү, иргэд санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх сэдвүүдээр мэдээлэл өгч байгаа юм а.